93 дугаар цэцэрлэг нь анх 1981 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Өнөөдрийг хүртэл өргөжин тэлж 13 булаг 43 багш 450 гаруй хүүхдүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жилийн хувьд тус цэцэрлэг нь багш, эцэг, хүүхэд гэсэн гурван холбоогоор ажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд мөсөөр хийсэн өөрсдийн тоглоомын төвийг байгууллаа. Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд одоо хэрэгжүүлэх бидний одоо хамгийн чухал асуудлын нэг маань бас хүүхдийн нөгөө байгаль экологийн орчныг одоо хүүхдэд байгаль экологийн орчныг олгох мөн өвлийн улиралд ялангуяа хүүхдийг бол гадаа одоо бас зугаалгаар гарахад бол гадаа зугаалгаар гарахтны цас мөсөөр тоглуулах, цас мөсний чин чанарыг мэдүүлэх зорилгоор ийм сайхан одоо мөрөөдлийн хотхныг бол хийсэн юм аа. Албарт тоглох дуртай. Өдөр болгон тоглодог. Намаа том ангижин ингэдэг. Багш нартайгаа. Энэ дээрээ тоглохгүй юу? Ой. Аль тоглоом дээр илүү их тоглох дуртай байж? Би саас түүх дуртай. Тус цэцэрлэгийн хувьд өвлийн улиралд гадна талбай цэцэрлэгийн хүүхдүүд тоглох боломжгүй байдаг. Ийм ч учраас эцэг их багш хүүхдүүд хамтран өөрсдийн гараараа уг мөсөн хотхонг байгуулжээ. Ингэснээрээ зөвхөн тоглоод зогсохгүй хүүхдүүдийг цас мөс орчны бүтцийг ажиглан танилцж байгаа нь танин мэдхгүй мэдлэгийг мөн олгож байгааг ч хэлж байсан.